За энэ бодлогыг бодсон уу? Хариу нэгэд гарсан. Бодсон юм байна уу? Шууд бодчихоо би. За адил хажууд гурвалжны өндөр нь 4 ба суурь нь 6 гинэ. За тэгэхээр ерөнхийдөө нэг ийм гурвалж байх нэ. За энэ адил хажууд гурвалж. Энэ адил хажууд гурвалжны өндөр нь юу вэ? 4-тэй тэнцүү. Суурийн урт нь 6 чинь 3 гэсэн утгатай л гэсэн үг юм ба шүү дээ. Бүр эндээс олох шаардлагатай бол энд нь 5 байгаа юм байна, энд нь 5 байгаа юм байна. Тэгээ 5-ын хэрэг байхгүй хаа. За. Юу ч гэсэн энийг ангиж зөө А, Б, С. За энийг нь Д гэж тэмдэглэж л та. За адил хажууд гурвалжны өндөр ийм суурь нь 6 гэсэн утгатай. За О гэдэг нь болохоор энэ гурвалжны хавтгаагаас ийм зайтай гэж тийм үү? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Октрогон геометри руу авчиж байгаа гэсэн үг. За би ингэ зөө энэ гурвалжныг октрогоо дээр зуръя. За энд нь Б байгаа, энд нь А байгаа, энд нь С байгаа. За тэгээ эн чинь яг ийшээ яваад дундч дээр нь Д байгаа гэсэн үг тийм. За А нь болохоор уг гурвалжны хавтгаагаас ийм зайтай бөгөөд гурвалжны оройнуудаас ижлэхэн зайтай гэж байна. Гурвалжны оройнуудаас ижлэхэн зайтай. За энийг жоохон доошлох. За тэр ОЦ гэдэг бол нэг энэ хавцаа ингэ байж байгаа гэж бодъё л доо. За энэ зэ бүгд адилхан багс тэ. За иймэрхүү юм болж байгаа. Тэгээ бид нэр энэ адилхан байгаа А, О, Б, О, С-үүдээ уртыг болгож байгаа гэсэн юм байна. За тэгэхээр ингэ заяа. О, С-ээс яг доош нь ингээд буулгах юм бол яг энэ шилуун дээр гарч байна. Б гэсэн шилуун дээр гарч байна. Яагаад юм бол уртлыгаа зурган дээр харъя л та хэрвээ энд жишээлх юм бол юу нь буух юм бол энэ цэгийн юу гэдэг ааш гэж тэмдэглэе тийм үү? Ааш нь энд байх юм бол бид нэр яагаад ч юу вэ? Энэ хоёр зай тэнцэхгүй, энэ хоёр зай тэнцэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр ОЦ-гээс бүх оройнууд руу буусан уртууд тэнцэхгүй байх. Тэнцэх боломжгүй болчих шүү дээ. Тэгэхээр юу хэлэх гээд нөхлөөр энэ ааш гэдэг цэг бол яг энэ юм дээр байгаа л гэсэн үг байна. Яг энэ зураас дээр байгаа гэсэн үг. За тэгээд ингэж байгаа байхгүй юу? О ааш бол өөрчлөгдөхгүй. Тэгээд О, Б, О, А, О, С-гүүд бүгд хоорондоо тэнцүү байх ёстой. Тэнцүү байхын тулд яах вэ гэхээр энэ Б ааш тэгээд А ааш бид нар бүгдөө хоорондоо явах гэсэн үг. Тэнцүү байх гэсэн үг байна шүү дээ. Тийм байх ааш цэгийг болно гэсэн үг. Тэгчих юм бол эн чинь мэдээж өндөр учраас бүх талд нэрэн градус өнцгөөсөнд биткорн дээр юмсаар тэр зайгаа олчж болно гэсэн үг байна шүү дээ. За сүүлд орчсон хүмүүс энэний хариу нэгэд гарсан. Бодсон юм уу ер нь? За яах ёстой вэ гэхээр А ааш, С ааш, Б ааш бүгд хоорондоо яах ёстой. Тэнцүү байх ёстой. За хэрвээ Б аашийн уртыг X гэж тэмдэглэх юм бол Д ааш нь юу болох вэ? 4-өөс хэсэг нь X болно тийм үү? 4-өөс хэсэг нь X болно. За нөгөө талаас Б ааш нь X юм бол С ааш нь гэсэндээ бас яах ёстой? X байх ёстой. Энэ бас X байх ёстой. За ингэнгүүт
Энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичиж болж байна. Энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичих юм бол яах вэ гэхээр 4-өөс хасах нь x-ийн квадрат нэмэх нь 3-ийн квадрат тэнцүү юу вэ? X-ийн квадрат болно. За зүүн талаа задлах юм бол юу болж байна гэхээр 16-аас хасах нь 8x нэмэх нь x-ийн квадрат нэмэх нь 9 тэнцүү x-ийн квадрат болно. Тэгвэл x-ийн квадратууд устна. Эндээс x тэнцүү юу гэж гарч ирэх вэ гэхээр 25-ыг хуваах нь 8 гэж гарч ирнэ. За энэ урт 25-ыг хуваах нь 8 юм. Тэр өндөрчин хэдүүлээ OH утвал 3 язгуур 2 байгаа. За тэгвэл BO-гийн утгыг бид шууд олж чадна. За эхлээд ингэж BO-гийн квадрат гэдэг бол 8-25-ийн квадрат нэмэх нь 3 язгуур 2-ийн квадрат гэсэн үг л. За ингэхлээр доотлолтоо 64, дээдлэлтэй 625 нэмэх нь энэ хэд болохоор жишээг өргөжлөөд 18 болно. За ингээд доотлолтоо 64, дээдлэлтэй 625 дээр нэмэх нь хэд вэ? Хана юм шиг чухал байна эсвэл. За энэ болон дээр бодъё доо 64-ыг үрчгэн 18. Нэмэх нь 1152. 1152. За нэмчихэр хэд болж байна? Тэр 1777-д тооцоо гарч иж байгаа юм шиг байна тий. Зөв. Тий. За эндээс юу болох вэ гэхээр BO гэдэг бол язгуурын дор 1777 хуваах нь 64-өөс 8 гараад ирнэ. За тэгээ энэ хариулт юм байна шүү тийм үү? Нэг ирмүүдэд дундчид барьсан эвшлэн А Б С хатгаатай ус хүнсгийг бол. За хатгаатай ус хүнсгийн тухай нэг хэлээд нэг тайлбарлаж. За энд нэг юм хатгаа байгаа. Бесангчд. За энд нэг шулуун бесангчд хатгаа бас нэг шулуун. Шулуун хатгаа ингэж огтлонгуудаа цаашаа ингээ гаргацсан. За тэгвэл энэ хатгаа болон шулууны огт хооронд хүнсэг гэж үг хэлэх вэ гэхээр энэ шулуунаа яг доош нь ингээд тэг болгоны яг ингээд доош нь 2 градус болгоно. Ингээд болно гэсэн үг тийм. Тэгэнгүүт юу болох вэ гэхээр яг энэ шулууны проекц нь ингээ гараад ирнэ. Яг хатгаа дээр ингээ гараад ирнэ. Тэгэнгүүт нь яг энд үүсэж байгаа үнцгийг хатгаа болон энэ шулуун хоёрын хоорондох юу вэ? Үнцэг гэж үзнэ тийм. Ойлгож байна уу? Энэ шулуунаа хатгааргаа проекцлно. Проекцлны тун сүүдийн тусаа гэсэн үг шүү дээ гихт дээрээс нь. Тэгэнгүүт ийм цэнхэр өнгөтэй проекц үүснэ. Тэгэхээр проекц болон шулуун хоёрын хоорондох үнцэг бол энэ хатгаа болон энэ шулуун хоёрын хоорондох үнцэг болдгоо гэсэн үг. За ингээд бодлого руу оръё.